За төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд уламжлал болон зохион явуулдаг цагаан сар Монгол төвний уламжлалт их баяр тэмцээн эх орондоо 22 дахь удаага Хилийн чандад буюу бүгд найрамдах өмнөд Судаа улсад 6 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд зэвсэг төвшний нэгтгэл ангиудаас гадна хил хамгаалах ерөнхий газар, дотоодын цэрэг, онцгой байдлын ерөнхий газрын нийт 17 баг 6 үндсэн төрлөөр 4 өдрийн турш авьяас бэлэг, оюухан, авхаалж самбаа багийн ажиллагаагаа сорин өрсөлдөж шилдэгүүдээ болон шилдгийн шилдэг нэг оролцогчоо тодруулсан юм а. Анхны удаа зохион байгуулагдалтаа цэргийн дуучин Эрдмийн чуулгын хамт олноос сар шинийн баярт зориулж Мин дамрын очлон нэртэй бооцоод тэмцээнийг улаан хоорон цэргийн хүрээний дунд зохион байгуулж байсан бол энэ цар хүрээ жилээс жилд өргөжин тэлсээр өдгөө төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдаж урлагийн марш тактик гэж манай цэрэг дайчид маань нэрлэдэг болсонд үнэхээр бахархалтай сайхан байдаг. Энэ цагаан тэмцээнд энэ жил анхудаага оролцож байна. Анхудаага оролцоод шилдэг оролцогч болсондоо маш их баяртай байна. Тэмцээний нийлбэр дүнгээр зэвсэг төвшний тэг 32 дугаар ангийн цагаан сүлд баг үнэмлэхүй авраг гэдгээ батлан тасралтгүй 3 дахь удаага цом өргөсөн нь энэ тэмцээний онцлог үйл явдал байлаа. Харин зэвсэг төвшний тэг 16 дугаар ангийн түмэн үлзий багуудаалж барилгачин дайчдын төлөөлөл зэвсэг төвшний тэг 14 дугаар ангийн эсхий туурхтан баг 3 дугаар байранд тус шалгарсан юм а. Энэ жилийн хувьд манай үндсэн багийн гишүүд маань бол өмнө оролцож исэн туршлагатай гишүүд байгаа. За үүн дээр хугацаа цэргийн аль багчдын төлөөлөл 3 цэргийн аль багчд маань бол оролцсон. За өнөөдөр нэг байлдагч маань бас тэргүүнээр шалгарсанд бас баяртай байна. Тэгээ хугацаа цэргийн аль багчд маань маш идэвхтэй бас оролцож байгаа. За энэ жилийн хувьд гол онцлог нь бас нэгтгэл анги байгууллагуудын ангийн зарчид заавал дуулж оролцож байгаа бас онцлогтой байлаа. Тэгээ миний хувьд ангийн зарчдаар томилогдоод бас анх удаа оролцож байна. Энэ тэмцээнд оролцоход манай ангийн нийт бие бүрэлдэхүүний бас зүрх сэтгэл шингэсэн бүгдээрээ хамтарсан хамтын хүчээр өнөөдөр энэ аврагын цомыг өргөлөө гэж бодож байна. Үндэсний соёл урлагийг нийтэд сурталчлан таниулах, Монгол соёлын нөлөөллийг дээшлүүлэх өндөр ач холбогдолтой энэ наадамд өнгөрсөн хугацаанд 3300 гаруй ажилтан албан хаагч хамрагдаад байгаа юм а.